Сайн байцгаана уу эрхэм үндэт үзэгчдээ. Өнөөдөр би та бүгдтэй миний амьдралд болон энэ дэлхийн маш олон хүний амьдралд баяр баясгалан, гэрэл гэгээ, аз жаргал тэр үгээр илэрхийлэхийн аргагүй сайн сайхан зүйлийг бэлгэлсэн нэгэн сайн мэдээний талаар хуваалцахыг хүсэж байна. Тэгэхээр энэ сайн мэдээ бол мэдээж Бурхны хүү биднийг аврагч Есүс Христийн талаарх сайн мэдээ байгаа юм. Анх би Есүс Христэд итгэж түүний сайн мэдээг хүлээн авсан тэр цаг мөчөөс эхэлж Бурхан өнөөдрийн өдрийг хүртэл миний зүрх сэтгэл, миний амьдралд өөрийнхөө тэр амлсан баяр баясгалан бүхий л гайхамшигтай зүйлийг үргэлжлүүлэн гүйцэлдүүлж байгаа учраас би энэ бүх зүйлийг итгэмжтэйгээр та бүгдэд бас хуваалцахыг хүсэж байна. Тэгээ та бүхэн анхаарлаа хандуулж надтай хамт байгаарэ гэж хүсэж байна. Библийн нэг хэсгээс би та бүгдэд уншчихъя. Ром номны 1-р бүлгийн 16-аас 17 дугаар ишлэлдээр ингэж хэлсэн байна. Би сайн мэдээнээс ичгүй. Яагаад гэвэл тэр нь итгэгч хүн бүрийг юуны түрүүнд юудэ мөн түнчлэн грек хүнийг авралт хүргэх Бурхны хүч мөн. Бурхны хүртээх зөвд байдал нь сайн мэдээний дотор илчлэгдсэн бөгөөд итгэлээс итгэлд хүрдэг. Учир нь зөвд хүн итгэлээр амьдрна гэж бичигдсэн байдаг гэж. Тэгэхээр энэхүү Библийн Ром номыг бичсэн цаг хугацаа нь манай эртний 57-оос 60-аад оны үед бичсэн гэж судлаачид үздэг байна. Тэгэхээр энэ Ром ном гэж нэрлэгдсэн учир шалтгаан нь болохоор Ром хотод буюу Есүс Христэд итгэгч сүм чуулганыхын зориул бичсэн гэж үзэж байгаа юм л да. Бичигч нь бол энд Илч Паул хэмээх нэгэн хүн энэ загтлыг Ром хотын зориул бичсэн гэж өгүүлж байгаа юм. Тэгэхээр энэ яг Ром номын саяны үнсэн хэсэг дээр гарч байгаа гол агуулга бол сайн мэдээний үнцэн, тэр сайн мэдээний хамаарал, мөн сайн мэдээний утга учирыг өгүүлсэн байгаа юм л да. Тэгэхээр би энэ Ром номыг бичсэн бичигчийн талаар бас зогсгаан та бүгдтэй хаалцъя гэж бодож байна. Тэгэхээр энд Ром номыг бичсэн Илч Паул гэдэг нэг хэсгийг харах хэрэгтэй байна. Тухайн үед Паулийн амьдарч байсан үед Есүс Христэд итгэдэг хүмүүс болон христчдийг харах юм бол тухайн үеийн амьдарч байсан Юдэ буюу Израиль хүмүүс өөрсдөө Бурханаар сонгогдсон, Бурханд дуудагдсан, Бурханы ард түмэн гэж итгэж тиймхүү амьдардаг байсан байна. Харин бусад үндэстнийг, бусад хүмүүсийг тэр хүмүүс харь үндэстнүүд Бурханд хамааралгүй, аврагдах зохисгүй, бузардсан хүмүүс гэж үздэг байсан байна. Гэтэл Паул ярьж байгаа энэ зүйл бол сайн мэдээний үнцэн, сайн мэдээний утга учир бол юудэчдэр адилхан, грекчдэр адилхан бүхий л хүмүүсийг аврах Бурхны хүч мөн юм а гэдгийг хэлсэн байна. Тэгэхээр яг үүнтэй холбоотойгоор өнөөдөр үзэгч та бүгдийг ч гэсэн би уриалан хэлхийг хүсэж байна. Ах トゥ уус нар минь. Та бүхэн Есүс Христийн сайн мэдээг хүлээн авч түүнийг өөрийнхөө амьдралд оруулах юм бол тэр Есүс Христ таныг гим нүгэл, бузармуу, тэр шийтгэлээс аврах Бурхны хүч, Бурхны ерөөл юм шүү гэдгийг би танаас тунхаглан илэрхийлэн хэлхийг хүсэж байна. Та үнэхээр Есүс Христэд итгээрэй гэж би таныг уриалж байна. Хэрвээ та Есүст итгэх юм бол тэр Есүст итгэх итгэлээр дамжуулж Бурхны хүү, зорийн ганц Бурхны хүү аврагч эзэн Есүс Христ бидний амьдралыг гимнүглийн булгаас чөлөөлөх болно. Тэгэхээр сайн мэдээ гэж яг юу яриад байгаа юм бэ гэж үзэх юм бол яг энд Есүс Христийн талаар л өгүүлж байгаа маа гэдгийг би бас хэлхийг хүсэж байна. Есүс Христ гэдэг маань энэ дэлхийн ертөнцийн хүн төрлөختнийг аврахын тулд аврагч болон илгээгдсэн нэгэн баг. Тэгэхээр энэ аврагч гэдэг үгтэй холбоотойгоор биднээс ер нь хүмүүс бид юунаас аврагдах ёстой юм бэ? Яагаад биднээс заавал аврагдах учиртай юм бэ гэдэг тийм асуултын тэмдэг асуулт бидний зүрх сэтгэл баян бодолд гарч ирж болох юм л да. Бид бүхэн гимнүгэл хийсэн учраас Бурхны оршихуй буюу Бурхны бидэнд тэр өгөхийг хүсдэг тэр сайн сайхан амьдралаас холдсон баг. Өөрөөр хэлэх юм бол Бурхан анхнаасаа бидэнд төлөвлөжсэн тэрхүү баяр баясгалантай сайн сайхан амьдралыг хүмүүс биднээс гимнүгэл гэдэг зүйлээс болж амсах боломжгүй болсон. Амьдралдаа идэлэх боломжгүй болсон баг. Ром номын 3:23 дээр ингэж хэлсэн баг юм би та бүхэнд уншиж чигээ.
бүгд нүгэл үйлснээр Бурхны алдарт хүрдэггүй гэж. Тэгэхээр энэ эсхийг харах юм бол хүн болгон нүгэл үйлддэг. Тийм учраас Бурхны алдарт хүрдэггүй гэдгийг илэрхийлсэн байна. Тэгэхээр бид амьдралыг хараад үзэх юм бол нялх хүүхдүүдээс ихсүүлээд өтгөс эмгэд өвгөд хүртэл маань тийм үү бүгд л гим нүгэлт амьдралаар амьдэрсэн байдаг. Хүүхдүүдэд биднээс үргэлж сайныг заадаг, сайн амьдраасаа, сайхан байгаасаа гэж хүсдэг. Гэтэл тэр хүүхдүүд минь ихэнхдээ л бидний нөгөөнийг заасны эсрэг энэ болохгүй гэсэн зүйлийг хийдэг, энийг бүү хий гэсэн зүйл рүү тэмүүлдэг, үргэлж л өөрсөндөө гим нүгэлт тийм бузар чанартай зүйлсүүдийг хүсэж тэмүүлж амьдэрдэг. Тэр утгаараа өнөөдөр хүмүүс бид бүхэн бүгдээрээ гим нүгэлтэй. Өнөөдөр бид өөрсдөө хэдийгээр зүрх сэтгэлдээ сайныг хүсдэг боловч хэдийгээр зүрх сэтгэлдээ ариун амьдралыг хүсдэг боловч яг тэр амьдралаа өөрийнхөө амьдрал хэрэгжүүлээд өөрийнхөө амьдралд биелэл болгоод амьдрах нь тун хомс байдаг. Яагаад гэвэл хүмүүс бид ертөнцийн сураас эхлээд Бурханд тэрслэж Бурхны үгэнд дуулуургүй байснараа гим нүгэлтэн болж хуурсан байдаг. Тийм учраас тэр гим нүглийн үр жимс болох зүйл нь биднийг Бурхны алдар төрөгдгөө маа гэдгийг Библи бидэнд хэлсэн байна. Тэгэхээр Бурхны алдар гэдэг үгийг биднээс аваад үзэхийн тулд аваад үзье л дээ. Тэгэхээр Бурхны алдарт хүрнэ гэдэг маань чухам яг юу хэлээд байна вэ? Мэдээж Бурхантай адилхан эрх мэдэлтэй, хүч чадалтай, гайхамшигтай бүтээгч тийм үү? Тэр Бурхантай яг адилхан мөн чанарт очно гэж хэлж байгаа юм бол энэ өрөөсгөл ойлголт болно. Харин энэ Бурхны алдарт хүрнэ гэдэг асуудал маань юу вэ гэхээр анханасаа хүмүүс гим хийгээд Бурханаас холдсон байна. Тэгэхээр биднээс Есүс Христэд итгэх итгэл, тэр Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулж Бурхны алдарт хүрнэ гэдэг маань юуг илэрхийлж байна гэвэл Бурхны бидэнд хүссэн тэрхүү амьдралаар хүмүүс бид амьдрах боломжтой гэдгийг илэрхийлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол бүтээгчийн дэлхий дээр хүмүүс биднийг бүтээгээд мэдээж хараал, зовлон зүдгүүр, өвчин, дайн дужин дунд амьдрахыг хүсээгүй. Харин бидний хайр, уучлал, нэгүсэл, ерөөл дунд амьдрахыг хүссэн. Гэтэл тэр гим нүгэл Бурхан дуулуургүй байгаа байдлаас болж биднээс тэр Бурханы хүссэн амьдралаас алслагдсан холдсон байна. Тийм учраас Есүс Христийн сайн мэдээгээр дамжуулж ирдэг тэр аврал нэгүслээр бид бүхэн эргээд нөгөө Бурханы алдарт хүрэх боломжтой болж байгаа. Энэ маань юу хэлж ийнэ гэвэл Бурханы бидэнд өгөхийг хүссэн тэрхүү хайр, нэгүсэл, амар тайван, баяр баясгалан дотор амьдрах боломжтой болж байна гэсэн үг. Тэгэхээр ах トゥ усрын би танд дахин хэлхийг хүсэж байна. Та Есүс Христээр дамжуулан ирдэг тэр авралт зүрх сэтгэлээ нээж түүнд итгэх итгэлд өөрийгөө үнэхээр зориулаарай гэж хүсэж байна. Таны зүрх сэтгэлд аврагч эзэн морилох тэр мөчөд та өөрийгөө Есүс Христийг хүлээн авч өөрийнхөө зүрх сэтгэл түүнийг байлгах тэр мөчөд л таны зүрх сэтгэл дотор таны амьдрал тэр Бурхны таны амьдралд байлгахыг хүсдэг тэр амьдрал бий болох болно. Тийм учраас та үнэхээр Есүс Христийн баярын мэдээ сайн мэдээ хүлээж аваарай гэж би таныг уриалан хэлхийг хүсэж байна. Гим нүгэл гэдэг зүйлээс болж хүмүүн биднээс Бурхны алдарт хүрэх боломжгүй болсон. Өөрөөр хэлэх юм бол аврагдах боломжгүй болж тэр гмийн шийтгэл болох үхэл, нүгэл тэр бузар бүүз бүхий л зүйлийг биднээс өөрийнхөө амьдралд намсах хэрэгтэй болсон байна. Гэтэл Бурхан биднийг хайрлсан хайрын улмаас хүмүүн бид бүхэн үнгүүгээр тийм үү зөвтгөгдсөн байна. Нөгөөр зөвтгөгдсөн байна. Өөрөөр хэлэх юм бол Бурхан өнөөдөр хүмүүн биднийг хайрлаж Есүс Христийг бидний төлөө илгээсэн. Харин Есүс Христ энэ дэлхий дээр ирж загалмаа дээр цовдлогдож гим нүгэлтэй хүмүүс бидний амсах ёстой байсан тэр зовлонг өөрийнхөө биеэр амсаж өөрийнхөө амьдралд байлгаж тэгснээр гим нүгэлтэй хүмүүс биднийг чөлөөлөгдөх боломжтой болсон. Юунаас гэвэл тэр гим нүглийн шийтгэл болох үхэл тэр мөнхийн үхлээс чөлөөлөгдөх боломжтой болгосон байна. Тийм учраас эрт дээр үеэс эхлэн олон хүмүүсээр дамжуулж хилэгдэж яригдж ирсэн авралыг өнөөдөр би та бүхэндээ тунхаглахыг хүсэж байна. Ах トゥ усрын минь та бүгд үнэхээр аврагдахыг хүсчихвэл та бүгд Бурхны танд анханасаа төлөвлөсөн тэр баярт амьдрал, сайн сайхан амьдрал, ерөөлт амьдралаар амьдрахыг хүсчихвэл Есүс Христ рүү ирээрэй гэж би таныг уриалахыг хүсэж байна. Хэрвээ та Есүс Христтэй хамт байх юм бол Бурхан таны амьдралд анханасаа хүссэн тэрхүү сайн сайхан ерөөлт амьдрал бүр мөсөн төгөлдөрчих болно. Тийм учраас найз нар минь та бүхэн Есүс рүү ирээрэй гэж би та бүхэнд хүсэж байна. Есүст итгээсэй гэж би та бүхэнд хүсэж байна. Тэгэхээр өнөөдөр дэлхийн ертөнцийн амьдралыг хараад үзэх юм бол олон хүмүүс өөрсдийн амьдралд тохиолдож байгаа асуудлуудыг олон зүйлээр шийдвэрлэхийг хүсдэг. Эрх мэдэл, мөнгө, одоо янз янзын хүмүүсийн хоорондын харилцаа,
янз янзын техник, технологийн хөгжил, тийм үү? Энэ олон зүйлээр биднес өөрсдийн амьдралд байгаа саад бэрхшээл, хүнд хэцүү зүйлсүүдийг нэмгэлж тэр зүйлсүүдээс салахыг хүсдэг л дээ. Гэтэл үүндээ энэ дэлхий дээр байгаа бүхий л зүйл хүсэх тусам, автах тусам биднийг өөрийнхөө эрх мэдэлд оруулдаг. Олон залуучууд өнөөдөр мансуур болох бодис хэрэгжилж байна. Пар тамхи хэрэгжилж байна. Тэр бүх зүйл тухайн үед хэрэгжилж байгаа хэсэгхэн үедээ тэр хүмүүсийг орчлон ертөнцөөс одоо тасруулж, тийм үү? Яа тийм сайн сайхан болгож, ухаан санааг нь манартуулж одоо энэ дэлхийн тэр бүхий л зүйлээс холдгож байгаа мэт санагддаг байх л та. Гисэн хэдий ч гэсэн хэрэглэх тусам, тэр зүйлтэй орооцолдог тусам тухайн хүн улам илүү автаж, тухайн хүн улам илүү хүлэгдэж тэр зүйлээс салшгүй холбоотой байж эцэстээ амьдрал нь тэр зүйлээр хорлогддог баг. Магадгүй зарим нэг хүмүүс эрх мэдэл мөнгөнд өөрсдөө амьдралыг зориулдаг. Гэтэл тэр бүх зүйл нь тэмүүлээд эцэстээ тэр бүх зүйл хүний амьдралд 100% сайн сайхныг өгдөггүй бол бас өрөөсгөл ойлголт. Зарим үед эрх мэдэлд гарсан хүмүүс эрх мэдлээ буруу ашигласнаас болж эрх мэдэлд гарсан хүмүүсийг тэр эрх мэдэл нь өөрөө өдөртөн жолоодж тэр хүмүүсийн совдог шунхаа сэтгэлийн, тийм ээ, олж болсноос болж тэр хүмүүсийг өөрсдийг нь буруу зүйл рүү татж оруулдаг байгаа юм л да. Гэх мэтчлэн энэ дэлхий дээр олон зүйлсээр биднес өөрсдийнхээ зүрх сэтгэлийг тайвшруулж, баяр баясгалантай болгож, сайн сайхан амьдрахыг хүсэж, тийм үү, тэр зүйлсүүд рүү тэмүүлдэг байгаа. Гэтэл үнэндээ Библиэс үзэх юм бол Есүс Христ энэ бүх сайн сайхан баярт амьдралыг бидэнд бэлэглэх болно гэдгийг хэлсэн байгаа юм л да. Би Библийн нэг хэсгийг та бүгдэд уншиж өгье. Матай номын 11 дугаар бүлэг дээр ингэж үгэлсэн байна. 11 дугаар бүлгийн 28 дугаар ишлээс 30 дугаар ишлэлээр. Эцэж туйлдж хүнд дарамт үүрсэн хүмүүсээ бүгд над руу ир. Би та нарыг амраая. Буулгыг минь өөр дээрээ авч надаас суралц. Учир нь би зүрх сэтгэлдээ дүлгөөн даруй билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Миний буулга амархан, миний ачаа хөнгөн гэж. Тэгэхээр яг энэ хэсэгт өгүүлж байгаа Есүс Христийн уриалга бол нөгөө нэг амьдрал нь туйлдсан, хэцүүдсэн, магадгүй зүрх сэтгэл нь цөхөрсөн, хэн нэгнээс тусламж ирэл хийлж байгаа. Ямар нэгэн зүйлээр өөрийнхөө амьдралыг сайн сайхан болгохыг хүсэмжилж байгаа тэр хүмүүс тандсан. Өөрөөр хэлбэл та бидэнд тандсан гэсэн үг. Өнөөдөр энэхүү нэвтрүүлгийг үзэн сууж байгаа та миний амьдрал юугаарч дутагдаагүй гэж бодож иж болох юм. Миний амьдрал өнөөдөр хангалуун байна, сайхан байна гэж бодож иж болох юм. Магадгүй та амьдралаа нэг эргээд хараарай. Магадгүй та амьдралаа нэг нухацтай харахгүй эргээд хараарай. Тэгвэл Бурхан өнөөдөр таны хүссэн тэрхүү амьдралаар та амьдрч чадж гинэ үү гэж. Бурхан өнөөдөр бидний амьдралд юу хүсдэг вэ? Бурхан өнөөдөр бидний амьдралд хайрыг хүсдэг. Бурхан өнөөдөр бидний амьдралд нэг нэгнийгээ хүндэлж, нэг нэгнийгээ туслаж, нэг нэгнийгээ дэмжиж, нэг нэгнийгээ хайрлахыг хүсдэг. Гэтэл өнөөдөр ах минь, найз минь, та эргэн тойронд байгаа хүмүүст баяр баясгалан болж, таны эргэн тойронд байгаа хүмүүс танд амар тайван болж чадж гинэ үү? Таныг би эргээд хараасаа гэж хүсэж байна. Хэрвээ та яг энэ зүйл дээр асуудалтай байгаа бол Есүс рүү ир. Есүс Христ таны амьдралд амралтыг өгөх болно. Есүс Христээр дамжин ирж байгаа тэр баярын мэдээ, сайн мэдээгээр дамжин ирж байгаа тэр баяр баясгалан, ерөөл, амар тайван таны эргэн тойронд байгаа хүмүүст бас нөлөөлөх болно гэдгийг би танд хэлхийг хүсэж байна. Тэгэхээр анх миний амьдралд Есүс Христ ирсэн цаг мөчийг харах юм бол тэр үед би энэ амьдралыг маш өөрөөр хардаг болсон баг. Яагад гэвэл энэ дэлхийн ертөнцийн амьдарч байсан миний бодол санаа, миний хандлага, миний ертөнцийг үзэх үзэл тэр бүх зүйл Есүс Христийн дотор хувьсан өөрчлөгдсөн баг. Шинчлэгдэн өөрчлөгдсөн гэсэн үг. Учир нь гэвэл энэ дэлхийн ертөнцийн амьдарч байх тэр мөчид би анханасаа гим нүглийн буулгадор, гим нүглэх түлээстэй зөвхөн өөрийн эрх ашиг, өөрийн бодол санааны тэрхүү одоо яа гэдэг юм тийм ээ, юун зөв гэснээ үйлдэж, юун сайн гэсэн рүүгээ өгсөн тэмүүлж амьдарч байсан байна. Харин Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулж Бурханд зөвхөн сайн байдаг юм байна. Бурханд зөвхөн зөвхөн байдаг юм байна гэдгийг би өөрөө ойлгож итгэж эхэлсэн байна. Тэгээд тэр мөчөөс эхэлж миний амьдралд алхмаар өөрчлөлт гарч эхэлсэн байна. Яг саяны Ром номон дээр гарч байгаа та адилхан. Ром номны сүүлийн хэсгээр ингэж өгүүлж байгаа юм. Би та бүхэнд тагч уншиж. Бурхны хүртээх зөвд байдал нь сайн мэдээний дотор илчлэгдсэн бөгөөд итгэлээс итгэлд хүрэгдэгэ.
Учир нь зөвхөн итгэлээр амьдрнаа гэж. Тэгэхээр сайн мэдээний дотор юу илчлэгддэг вэ гэхээр Бурхны бидэнд өгөгдөх тэрхүү зөвхт байдал илчигддэг юм а гэдгийг хэлсэн байна. Юунаас зөвтгөх вэ гэхээр гим нүгэл үлдснээсээ болж тэрхүү шийтгэгдэх ёстой байсан шийтгэлээс сайн мэдээгээр дамжин илчлэгдэж байгаа Есүс Христээр дамжиж бид бүхэн зөвтгөгдөж байгаа маа гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол би авах ёстой байсан тэрхүү шийтгэлийг Есүс Христ аваад тэгээд миний амьдралд тэр Бурхны өрөөл аврал ирсэн гэсэн үг. Тэгэхээр нэгэнтээ миний амьдрал Бурхны дотор зөвтгөгдсөн учраас миний амьдрал өдрөөс өдөрт итгэлээс итгэлд өсдгөө гэдгийг Библиэлд өгүүлсэн байгаа юм л да. Тэгэхээр үзэгч та үнэхээр Есүс Христийг хүлээн авч түүнийг өөрийнхөө аврагч эзэн болох юм бол таны гим нүгэл, таны бузар муу, таны тэр бүхий л зүйл 100% өөрчлөгдөж, уучлагдах болно гэдгийг би танд хэлхийг хүсэж байна. Есүс таны өмнөөс загалмаа дээр цовдлогдсон. Есүс таны авах ёстой байсан тэрхүү буруутгал, таны авах ёстой байсан тэрхүү шийтгэл, таны хүртэх ёстой байсан тэрхүү хараал, гисгэл тэр бүх зүйлийг өөрийнхөө биеэр, өөрийнхөө зүрх сэтгэлээр өөр дээрээ үүрсэн байна. Тэгээд оронд нь харин өөрийнхөө амралтыг, өөрийнхөө өрөөлийг, өөрийнхөө нэгүслийг та бидэнд өгсөн. Тийм учраас та Есүс Христэд итгэх юм бол таны амьдралд өдрөөс өдөрт шинжлэгдэх болно, өдрөөс өдөрт өөрчлөгдөх болно, таны ертөнцийг харж байгаа хараа, үзэл бодол өдрөөс өдөрт хөвсөн өөрчлөгдөх болно гэдгийг би илэрхийлэн хэлхийг хүсэж байна. Магадгүй та зөвхөн өөрийнхөө төлөө бодож амьдрдаг байсан бол өрөөл бусдыг хайрлах болно. Магадгүй та зөвхөн өөрийн ашгийг эрэлхийлдэг байсан бол бас бусад хүмүүсийн эрх ашгийг эрэлхийлэх болно. Магадгүй та зөвхөн өөрийнхөө гидсийг цатахын төлөө амьдрдаг байсан бол гудамжинд өлсөж байгаа хэн нэгний төлөө та бас зүрх сэтгэлээ, өөрийнхөө амьдралыг зориулах болно. Ах トゥ уснар минь, та бүхэн Есүст итгээрэй. Тэр бол баярын мэдээ. Тэр бол бидний амьдралд ирсэн энэ дэлхий дээр хамгийн сайн мэдээ. Тийм учраас та Есүст итгэж, түүнийг дагаж, түүнтэй хамт амьдраасай гэж би уриалж байна. Яагаад гэвэл энэ сайн мэдээгээр дамжиж миний амьдралд энэ баяр баясгалан ирсэн олон хүмүүсийн амьдралд энэ баяр баясгалан ирсэн юм а гэдгийг би гэрчлэн хэлхийг хүсэж байна. Тэгэхээр энэ сайн мэдээ гэдэг зүйл үг анханасаас эхсүүлээд үг өөрөө эхлээсээ эхсүүлэл бидний амьдралд утга учиртай гэдгийг бас илэрхийлэхийг хүсэж байна л да. Учир нь гэвэл энэ үг маань өөрөө сайн мэдээ гэсэн үгнээс бүрдэж байгаа. Тэгэхээр сайн гэдэг зүйл юуг илэрхийлдэг вэ гэхээр сайныг л илэрхийлдэг. Сайн гэдэг үгний цаана огт муу байхгүй. Тийм биз? Тэгэхээр сайн гэдэг энэ үгээр дамжаад бидэнд иргэдэх тэр бүхий сайн зүйлсүүдийг илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ сайн зүйл бидний амьдралд ирснээрээ бид бүхний амьдрал сайн сайхан болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл Есүс Христээр дамжин ирдэг тэр аврал, тийм ээ, Есүс Христээр дамжин ирж байгаа тэр бидэнд өгөгдөж байгаа өрөөл энэ бүх зүйл чинь бидний амьдралыг сайн сайхан болгохын тулд бидний амьдралыг Бурхны хүссэн тэр анханасаа төлөвлөсний дагуу байлгахын тулд бидэнд зориулагдж байгаамаа гэдгийг хүмүүс бидэнд зориулагдж байгаамаа гэдгийг илэрхийлж байгаа юм л да. Тэгэхээр бүгдээрээ цаашаа харах юм бол итгэлээс сэтгэл төрөгдөг гэдэг маань юуг илэрхийлээд байна гэж. Өнөөдөр бид бүхэн Есүс Христэд итгэснээрээ өдөр бүр шат бүр ахиж, дэвшиж, Бурхан руу өсөж амьдрдгаа гэдгийг илэрхийлж байгаа. Хүмүүс биднээс өнөөдөр за Есүст итгээд би амьдрах юм бол нэх их хайхтар тийм амьдрал маань одоо огцом хурдан өөрчлөгдөөд ариусаад Есүстэй адилхан болоод ингэж өөрчлөгднө гэж боддог боловч зарим үед бидний амьдралд ихэвчлэн алхамаар шатаар бид Бурхан руу өсөж байдаг. Өнөөдөр миний амьдралд нэгэн өөрчлөлт гарч байгаа бол маргааш бас нэгэн өөрчлөлт гарна. Нөгөөдөр бас нэгэн өөрчлөлт гарна. Тэгээд амьдралынхаа бүхий л мөчид биднээс Бурхан руу өксөх тэр Бурхан руу ариусах амьдралаар амьдрах болдог. Зарим үед биднээс өөрсдийнхөө амьдралд гим дунан, зарим үед биднээс босно, зарим үед бас дахиж унана, зарим үед дахиж босно. Гисэн ч гэсэн цаг мөчид биднээс Есүс Христэд итгэж найдаж амьдрах ёстой. Тэр мөчид та амжилтыг олох болно. Тэр мөчид та баяр баясгалантай байх болно. Магадгүй биднээс аливаа нэг амжилтанд хүрэхийг хүсэж байгаа бол хичээнгүй тийм ээ, хичээлэл, хичээнгүй бэлтгэл, сургуулалт хэрэгтэй болдог. Тэгвэл Есүс Христэд итгэх итгэлд энэ зүйл бидэнд нэгүслэр ирдэг гэдгийг би танд хэлхийг хүсэж байна. Юу вэ гэхээр хэрвээ та Есүс Христэд итгэх юм бол таны амьдралд ирэх тэр өөрчлөлт, таны амьдралд байх тэр баяр баясгалан, таны амьдралд ирэх тэр Бурхны бэлэг энэ бүх зүйл бидэнд нэгүслэр үнгүүгээр өгөгддөг. Харин та Есүст итгэх ёстой. Та Есүст итэг, тэгээд Бурхан танд өгөх болно. Та Есүсийг өөрийн аврагч эзнээ болгож хүлээж ав, тэгээд Бурхан таныг аврах болно. Бурхан таныг өдөртөн жолоодох болно. Тэр бүх зүйл Бурханы төлөвлөсний дагуу явагдах болно.
Магадгүй та бодож болох юм. Би бол ер нь сул дорой, би бол ер нь бузар, би бол ер нь гимнүгэлтэй, би бол ер нь шуналтай ч юм уу. Олон зүйлийг биднээс бодож болно л доо. Үнэхээр энэ дэлхийн бүхий л хүмүүс яг л ийм зүйлсүүдийг өөрийнхөө дотор өөрлөж амьдрдаг. Гэсэн хэдий ч гэсэн сайн мэдээгээр дамжуулан илэрхийлэгдэж байгаа тэр Есүс Христ, тэр баярын мэдээгээр дамжуулж бидэнд яригдж байгаа тэр бидэнд одоо өгөгдөж байгаа тэр Есүс Христийн зөвтгөл энэ бүх зүйлээр дамжиж бидний тэр бүхий л харанхуй, бидний тэр бүхий л гин нүгэл, бидний тэр бүхий л бусрамг зүйлүүд зөвтгөгдөж ариусгагддаг. Тэгэхээр Есүс Христ энэ дэлхий дээр ирснээрээ хүмүүс бидэнд маш том боломж нэгтсэн. Тэр боломж юу вэ гэвэл бид Бурхантай хамт байж, Бурханы хүүхэд болж, Бурханы аврал нэгүслийг авах боломж нэгтсэн. Тийм учраас найз минь та Есүс Христийг зүрх сэтгэлдээ хүлээж ав, түүнтэй хамт бай. Тэр мөчид таны үнэхээр амьдрал Бурханаар өрөөгдөх болно гэдгийг би танд гэрчлэн хэлхийг хүсэж байна. Мөн Есүс рүү таныг ирээсэй гэж ятгахж хэлхийг хүсэж байна. Есүс бол Бурханы хайрын улмаас хүмүүн биднийг аврахын тулд энэ дэлхий дээр ирсэн Бурханы цонын ганц хүү. Буюу бидний гимнүглийн өмнөөс загалмаа дээр савдлагдсан нас барж бидэнд Бурханы зөвтгөлийг өгсөн тэр гайхамшигтай хайрын илэрхийлэл юм аа. Тийм учраас ах дүүс минь би та бүхэнд дахин илэрхийлэхийг хүсэж байна. Есүст бүгдээрээ итгэцгээе. Есүст итгэж түүний аврал нэгүслийг өөрийн амьдралд авъя гэж хүсэж байна. Хэрвээ та Есүс Христийг өөрийн аврагч эзнээ болгож хүлээж авахыг хүсэж байгаа бол манай цуглаан дэрч бидэнтэй хамт итгэлийн амьдралаар амьдраарай гэж уриалж байна. Манай цуглаан Баянгол 4-р хороо Замчдын 17 тоотод байрлаж байгаа. Бид таны Христийн хайраар баяр баясгалантайгаар хүлээн авах болно. Бурхан таныг ивэх болтугай. Та сайн мэдээ нэвтрүүлгийн талаар улам ихийг мэдхийг хүсвэл 75 75 95 тэг 75 85 95 тэг дугаарын утсаар бидэнтэй харилцсан уу? Тус нэвтрүүлгийг haravlan.com вебсайтаар үзэх боломжтой. Дараагийн дугаарт Дархан уул аймгийн Итгэл цуглааны пастор Төмөрч өдрийн оролцсон сайн мэдээ нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү? Их эзэн Есүс Христ таны амьдрал болон гэр бүлийг тань ивэх болтугай.